section goes through here. The rest of rock and some metal is going to be in the pop section, just depending on how popular it is. Like Tool for. Сайн байцгаана уу? Америкт өнгөрөөсөн өдрүүд цувралын шинэ дугаар маань орох гэж байна. Өнөөдрийн дугаар маань хамгийн гоё гэгээлэг газраас эхэлж байна. Энэ бол мэдээж Пензны дэлгүүр байна. A bag? A bag. Y'all. Америкт ирсэн хүмүүс байна. Пензны дэлгүүр орлоо. Гоё. Пензны дэлгүүр байна. Эндээс дээр Пензавса. I'm trying to find the name of it. I've been wanting to go there, but I haven't had. I would suggest. За битэрээ орж иж үйлсүүлж байгаа энэ газар бол Reckless Records гэдэг юм Пензны дэлгүүр байгаа. Тэгээ энэ дэлгүүр бол Чикагод бол аюу алдартай. Тэгээ 3 салбартай юм байлээ. Тэгээ 1989 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа хөгжим дуртай, хайртай, пенз цуглуулдаг, сонсдог хүн болгон орж үйлчлүүлэх боломжтой. Дээр үеийн, орчин үеийн маш олон төрлийн пензэнд бол худалдаалж байсан. Тэгээ битэр бол өөрсдийнхөө дуртай за маш ховор пензэг эндээс олж авсан байгаа. За битэр өглөө босоод гараа явж байна. Өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрөө битэрсээ Пензны дэлгүүр орчоод одоо ийшээ орчих байна. Камерын дэлгүүр орно. Шинэ камертай юм үзье гэсэн чи түр хаац юм шиг. Хаалхан цочтой. Ингээ байж байна. Тэгээ өнөөдөр болохоор битэр явж үзээгүй дүүрэг, явж үзээгүй газруудараас явж үзэж гин. Тэгээд гадаа гоё цас ороод тэгээ яг нэг гихтэй ганцаараа киноны үе одоо л ирж байгаа шиг байна. Тэгээ бидэд удахгүй бас гихтэй ганцаараа гээ байшин дээр очиж үзнэ. За нэг юм байна да. Одоо бид тэр энэ хаваа амживчаа. Тэгээд хүүгиндээ очноо. Очиж гоё өглөөний цай уун. Өглөө бид тэр бодолтой маш гоё американо уучаад гарч ирсэн байгаа. За ийм байна. Дэлгүүр нь түр хаацын юм шиг гэрс энтер нь асаалттай байна. Тэгээ хүлээж аваад орондоо аялгуудын зузаан малгай явж өгөхөд өнөөдөр бол яг утгаараа өвөл болж байна. Америкт. Ингээд бидний дахин нэг өдөр үргэлжилсэн. Яа, ийм гоё юм бэ тийм байна. Оо, бүтэнсэн нэгт хоёр дахь хаад юм бэ. Окей. За ингээд битэр камерын дэлгүүр ууг нь орох гэжсэн боловч камерын дэлгүүр маань өнөөдөр амралтын өдөр таарад тэгээ битэр орч чадаагүй. Тэгээ дараа өдөр төлөвлөөд тэгээ битэр тэндээсээ тэлэнгийн төчөж өглөөний цай уугаад бид тав гараад ямар ч байсан Чикагогийн шинжлэх ухаан технологийн музей рүү орж ирлээ. Энэ музей аяйгүй сонирхолтой гоё музей байсан. Чикагогийн шинжлэх ухаан технологийн музей рүү орж ирэнгүүт үүдний хэсэгт энэ галт тэрэг байрлуулсан байгаа. Тэгээ энэ хүү галт тэрэг бол яг энэ музей бол хамгийн бас алдартай. Тэгээд хамгийн түүхэн ийм гоё хэсэг байсан. Тэгээ энэ бол Pioneer Zapper гэдэг ийм түүхэн дизель ийм хурдны галт тэрэг байгаа. Тэгээ 1934 онд бол Америкийн нэгдсэн улсын Burlington Road гэх компанид бол бүтээгдсэн байна. Тэгээ тухайн үедээ бол дэлхийн хамгийн хурдан, хамгийн одоо ирээдүй гэлтгсэн ийм галт тэрэг гэж нэрлэгдэж байсан юм байна. Тэгээд одоо бол мэдээ Чикагогийн шинжлэх ухааны технологийн музейд бол үүдний хэсэгт нь байрлуулад хүмүүс гайхамшигтай түүхэн музейтэй бол танилцах боломжтой байгаа. Тэгээ 1934 он гэдэг бол энэ яалтчгүй үнэхээр түүхэн музейн яг үүдний хэсэгт бол бидрийг угтаж авч байсан. Тэгээд яг энэ хэсэгт бол бид бас нэлийн удсан. Яагаад гэвэл
галт тэрэг бол манай гэр бүлийн амьдралтай салшгүй холбоотой юм хэсэг байгаа. За энэхүү галт тэрэг маань бол маш хөнгөн, доктортай, өндөр хурдтай явах чадвартай. Тэгээд 1930-ад оны галт тэрэгний гол технологи нь бол уурын зүтгүүр бол байсан. Тэгээд 1934 онд бол энэхүү галт тэрэг маань бол Денверээс Чикаго руу 13 цаг 5 минут бол явж исэн юм байна. Энэхүү галт тэрэг маань уртлын хэсэг нь бол айгүй тийм гөлгөөр, тэгээд ийм сум хэлбэртэй. За энэ бичлэгэн дээр яг харагдаж байна. За тэгээд ямар ч хэсэн энэ бол мэдээж инженерийн маш том хувьсэл болж ирсэн Америкийн төмөр замын түүхэнд бол маш хүчтэй нөлөөлж чадсан. Тэгээд яг энэ галт тэрэг бүтээгдснээс хойш бол Америк нэгдсэн улс бол бүхэлдээ ийм дизель галт тэрэг рүү шилжсэн гэсэн түүхэн баримтууд нь бас байдгийн байна. За ингээм музейн үүдний хэсэг иймэрхүү байлаа. Маш гоё түүхэн галт тэрэгтэй хэдүүлээ хамтдаа танилцлаа. Одоо бүгдээрээ үргэлжлүүлээд музейн гол хэсэг рүү явцгаая. За хэдүүлээ музейн дараагийн хэсэг рүү орж ирсэн байна. Энэ хэсэг бол ган үйлдвэрлэлийн хэсэг байна. За энд яг юуг харуулдаг вэ гэхээр ган гэж юу нь яг юу юм бэ? За яаж үйлдвэрлэдэг юм бэ гэдгийг гараар барьж үзэх юм турших боломжтой хэсэг рүү орж ирсэн байна. Ган үйлдвэрлэлийн технологи болон технологиг шинжлэх ухааны талаас нь үндсдээгээр тайлбарлсан байсан нь бол айгүй таатай санагдаж байсан. Тэгээд орон нутгийн ганчин ажилчдын амьдрал болон ажлын түүх энд бас байсан. За тэгээ өнөөдрийн Чикагогийн ган үйлдвэрүүд ямар үүрэгтэй байсан, эдгээр үйлдвэрүүд нь орон нутгийн нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн тухай мэдээллүүд нь бас энд тавигдсан байсан. Тэгээд 2024 онд Олимпийн тэмдэглэлийн факел гангаар хийгдсэн баримл бас эндээс байсан. За гих мэтчлэн бол ажлын хүндэтгэл хийсэн ажлууд нь болон шинжлэх ухааны талаас нь яаж тайлбарлах уу те. За тэгээд илүү хүүхдүүдэд хүртээмжтэй байх талаас нь гараараа барьж туршиж үзэх боломжтой ийм хэсгүүд бас байсан. Бид эдийг бас Японд түрүү жилээс Японд аялж байхдаас яг шинжлэх ухааны музейг Японд бас үзсэн. Тэгээд үзэж байхад бол яг энэ шинжлэх ухааны технологийн музейнүүд бол үнэхээр гайхамшигтайгаар яг юу гэж хэлэх вэ? Хүүхдэд ийм хүртээмжтэй, ойлгомжтой тайлбарлаж, хэлж хүүхдүүд ингээд хүсснээрээ туршиж үзэх боломжтой байдгаараа музей гэдэг нь яг утгаараа энд бол харагдаж байсан гэж хэлэх нь бас зөв бахаа гэж бодож байна. Чикагогийн шинжлэх ухааны технологийн музей бол 1933 оны 11 сарын 17-нд бол музей нээлт болж исэн байна. Тэгээд эхний үзмрүүд нь бол үндэсний болон ийм олон улсын технологи, үйлдвэрлэл, инженерчлэлийн үзмрүүд бол анх тавигдчихсэн юм байна. Тэгээд ирсэн зочдод бол шинжлэх ухаан үйлдвэрийн хөгжил, за тэгээд инновацийн талаар үзүүлэх юм зорилготой байсан юм байна.
За мэдээж музей бол нэгдээ цаашаа өргөжөөд, хөгжөөд, өргөтгөл хийгээд явсан байгаа. Тэгээ 1940-с 1950 онд бол төмөр зам, сансар судлал, химийн болон физикийн интерактив үзмрүүд бол нэмэгдэжсэн юм байна. За харин 1986 онд бол NASA-гийн сансрын капсул үзмрүүд бол нэмэгдсэн. 1990-с 2000 онд бол макет галт тэрэгний макет үзүүлбэрүүд үзмрүүд бол нэмэгдсэн. За тэгээд интерьер дизайнерын шинжилэл, интерактив үзүүлэнгүүд бол нэмэгдсэн байна. Тэгээд энэ байгууламж бол бүр маш том байгууламж, тэгээд асар том музей байгаа. Тэгээд дотроо бол 4 давхар юм уу? Ийм музей нэлийн ийм том байгууламж, дотроо ороод бол бас нэлийн олон цаг зарцуулахаар ийм том музей бол байсан. Тэгээд энэ дотор бол мэдээж хамгийн сонирхолтой нь бол мэдээж туршилт хийх боломжтой. За тэгээд хүүхэд болон өндөр насанд хүрэгчдэд инженер болон шинжлэх ухааныг ойлгоход маш хэлбэрээр ойлгоход боломжтой ийм туршилтын хэсгүүд бас байгаагаараа онцлогтой. Японд үзэжсэн шинжлэх ухааны музейтэй ер нь их төстэй санагдж ирсэн. Бидэнд харагдаж байгаа энэ хэсэг бол музейн хамгийн чухал хэсэг байна. Өөрөөр хэлбэл энэ бол шумбагч онгоцны үзмрийн хэсэг байна. Энэ онгоц маань болохоор Германы ийм шумбагч онгоц байгаа. 1944 оны 6 дугаар сарын 4-нд бол Америк нэгдсэн улсын далайн зэргийн нэгжүүд энэ онгоцыг Атлантын далайгаас бол барьж авсан. За бид Чикагод явнаа. Тэгээд өнөөдөр Чикагогийн шинжлэх ухаан технологийн музейг үзэж байна. Миний ард шумбагч бүлэг харагдаж байна. Энэхүү шумбагч онгоцыг бол 1944 оны 6 дугаар сарын 4-нд бол Америк нэгдсэн улсын далайн зэргийн нэгжүүд бол энэ онгоцыг Атлантын далайд бол барьж авсан гэж төрүүлсэн. Тэгээ барьж авсныхаа дараа бол энэхүү шумбагч онгоцыг нууцаар бол Бермуда руу татаж дараа нь шинжлэх ухааны технологийн музейд бол бэлгэлсэн юм байна. Тэгээ 1954 оноос эхлээд энэхүү шумбагч онгоц бол музейн үзмэр болон дурсгал тэмдгийн байршил болон энд хадгалагдж байгаа юм байна. Тэгээд бид дууг нь яг энэ шумбагч хүлэг рүү орохыг маш их хүссэн. Тэгээд цагаар бүртгүүлээд тэгээд нэмэлт тикет төлөө дууг нь ордгийм байлээ. Тэгээд харамсалтай нь бол тухайн өдрийн бүх цагт дүүрсэн ямар ч тикет байхгүй болсон байсан болохоор бид 3 бол дотгошоо орж чадаагүй. Бид 5. Тэгээд дотгошоо орохгүйгээр гадна хэсэгтэн. За тэгээд шумбагч хүлэг дотор яг юу байдгүй, хоолундаа яаж хийж иддэггүй ч гэдэг юм уу те, бүх зүйлтэй яг энэ гадна музей болгоод ингээд тавьсан байсан учраас яг дотор нь аялж байгаа юм шиг ийм мэдрэмжийг бол авч яасан. Тэгээд дотгошоо орж чадаагүй нь жоохон харамсалтай. Гэхдээ яг дотгошоо орсон юм шиг мэдрэмжийг бол авсан. Одоо энэ жишээлбэл яг дотор нь байдаг галтгооны хэсэг бол харагдаж байна. Хоолоо хэрхэн хийж иддэг байсан, хэрхэн аж төрдөг байсан, яаж цагийг өнгөрөөдөг байсан ч гэдэг юм уу, бүх мэдээллүүд нь энд бол хадгалаастай байсан. Дэлхийн 2 дугаар дайны үед бол шумбагч дээр ажиллаж байсан амьдрал, технологи, газар доорх нөхцөлийг боддоор мэдрэх боломж олгодог. Энэхүү хэсгээр бол хамтдаа аялсандаа үнэхээр их баяртай байна. Тэгээд энэ хэсэг яагаад ийм алдартай, яагаад ийм үн цэнтэй вэ гэхээр Америк нэгдсэн улсын үзэсгэлэнд тавигдсан цор ганц Герман шумбагч онгоц гэдгээрээ алдартай юм байна. За яг энэ харагдаж байгаа видео бол музейд хэрхэн тавигдсан талаарх видеог энд харуулж байна.
Үргэлжлүүлээд сансар огторгон хэсэг рүү орж ирсэн байна. Энэ хэсэг бол музейн 3 дугаар давхарт бол байрлаж байгаа. За тэгээд олон улсын сансрын станц руу ачаа хүргэдэг SpaceX Dragon гэдэг хөлөг энд бол байрлаж байгаа. Тэгээд жинхэнэ төхөөрөмж бөгөөд музейн одоо гол үзмрийн хэсэг болж байрласнараа онцлогтой. Тэгээд үүнд бол одоо хүлгийн загвар, хэмжээ, инженерийн бүтц одоо механизм гээд олон зүйлийг эндээс бол харах боломжтой байгаа. 1968 онд сар тойрсон анхны хүнтэй нислэгийн сансрын модуль энд бол байгаа. Тэгээд жинхэнэ капсул, нисгэгчдэд зориулсан кабин, за тэгээд дотор болон гадна хяналтын самбар, жижиг өрөө, хүний аюулгүй байдал, орон зайдах удирдлага гэд энд бол яг сансар огторгууд байгаа юм шиг бүх зүйлийг туршиж үзээд дотор нь ороод хэрхэн одоо салхины хүчийг хүртэл мэдрэх боломжтой байснараа бол онцлогтой байсан. Тэгээ Америкийн нэгдсэн улсын ихэнх үеийн сансрын капсулын талаар энд бол бас байсан. За тэгээд дотоод бүтэц болон жижиг хэрэгслүүд бас энд бол харагдчихсан. За хэдүүлээ дараагийн хэсэг рүү орж ирж байна. Энэ хэсэг бол дахин боловсруулах хэсэг байгаа. Анх би яг энэ яг шатаар өгсөөд өөдөөс ингээ харагдчихсан ахгүй юу. Тэгээд ямар хөөрхийн загас байна гэж харсан чинь хунцар саваар хийсэн байсан. Тэгээд энэхүү дахин боловсруулах хэсэг бол хүнс болон хог, металл, шил, хуванцар, цаас зэрэг материалыг дахин боловсруулах процессыг харуулах. За тэгээд интерактив ийм үзмэр байсан. Тэгээ гол зорилго нь болохоор хүүхэд болон өсвөр наснд хүрэгчдэд хоосон сав болон хог хаягдлыг хэрхэн дахин ашиглаж болох вэ гэдгийг бол маш ойлгомжтойгоор ойлгуулахыг хичээж ирсэн. За тэгээ шинжлэх ухаан, технологийн үндсэн ойлголтыг практик туршлагатай хамт нийлүүлж харуулснараа бол онцлогтой ийм хэсэг байсан. Тэгээд энэ хэсэгт бол мэдээж үзүүлэн байгаа. За тэгээд туршилтын хэсэг бас байгаа. Тэгээд шил болон хуванцар металл, цаас болон хоолны хаягдал зэрэг материалыг бол ялгаж хаях ёстой гэдгийг бол харуулж байсан. За тэгээд эрдэнэчид бол өөрсдөө материалыг зөв ангилаад за тэгээд дахин боловсруулах ийм жижигхэн төхөөрөмж бас байсан. Тэгээд энэ дээр бол жишээлбэл хуванцар ундааны савыг хийнгүү тэр нь ингээд жижигхэн өөрийнхөө бөмбөг гараад ирэх бөмбөг гараад ирэх ч гэдэм үү ийм өөрсдийнхөө практик дээр ажиллах боломжтой ийм хэсэг бол байсан. За надад бол дахин боловсруулах энэ хэсэг бол үнэхээр таалагдсан. Тэгээ хүүхдэд бол үнэхээр ойлгомжтойгоор яаж ийм ногоон эко амьдралын хэм маягийг бий болгох уу гэдэг санааг бол айгүй ойлгомжтойгоор хүсэн байсан нь бол хүүхэд болгон үзээд бас нэгийг бодож хоёрыг тунгаахаар ийм аварштай музей хэсэг бол байсан. За энэхүү том бүтээн байгуулалт, энэхүү том музейг бол тэр чигтэн бүгдийн видеонд бол багтаах боломж байхгүй. Гэсэн хэдий ч өөрийнхөө хэмжээндээ хамгийн чухал гэсэн хэсгүүдийг бол эдитлээд янзлаад бол сууж байгаа юм шүү. За одоо хэдүүлээд харагдаж байгаа энэхүү хэсэг бол макетын хэсэг байна. Энэ хэсэг болохоор томоохон хот болон төмөр зам, үйлдвэр, за гүүр, усан сан зэрэг бүтцийг жижиг загвар макет хэлбэрээр нь харуулж байгаа юм хэсэг байгаа. За Чикаго хотоос Сиэтл чиглэлийн төмөр замын макет, за тэгээ галт тэрэг болон гүүр, за түнэл, жижиг хот, уул болон усан сан гих зэрэг зүйлүүдтэй. За тэгээд галт тэрэг бол хөдлөх, автомат сигнал нь дуугарах, ажиллах гих мэтчлэн бүх зүйлийг жижигрүүлээд тэгээд яг бүх зүйл нь бодит ажиллахаар
жижигхэн макетын хэсэг бол надад бол бас их таалагдж байсан. Музейм бас нэгэн сонирхолтой хэсэг рүү орж ирж байна. Энэ бол жижиг гудамж гэдэг нэртэй юм хэсэг байна. Энэ хэсгийг болохоор хүмүүс хөвчлэн одоо музей доторх жижиг хот, жижиг гудамж гэж нэрлэдэг юм байна. Учир нь болохоор жинхэнэ хотын гудамж шиг барилга, дэлгүүр, гэр, замын одоо загвар хийсэн байдлаараа хүмүүсийн сонирхлыг илүү их татна. Тэгээд үүндээс бол жижигхэн байшин, барилга, хотын орон сууц, дэлгүүр, үйлдвэрийн одоо жижиг макетыг бас харж болно. Барилгын дотор бүтэц, инженерийн системийг бас харуулж болно. Энд бас музейн ийм театр хэсэг бас энд жижигхэн хувилбараар харагдаж байна. Энэ хэсэг бол яах аргагүй хүүхэд залуусд бол жинхэнэ хот хэрхэн ажилдгийг ойлгуулах ийм хэсэг байсан. Тэгээ жинхэнэ гудамж шиг учраас энд бол зураг авахулах, бичлэг хийхэд бол айгүй тохиромжтой ийм хэсгээр ороод гарсан. Бидэнд харагдаж байгаа энэ хэсэг бол цунами болон газар хөдлөлтийн газар хөдлөлтийг мэдрэх ийм хэсэг байгаа. Тэгээ энэ хэсэг нь болохоор хүмүүсийг байгалийн гамшигыг боддоор мэдрүүлэх тэгээд ийм хэсэг байна. Тэгээд цунами ер нь яаж болдгийг, яаж үүсдгийг те далайн ёроолд газар хөдлөлт, галт уул одоо газар нуралт болсон үед үүсдэг ийм аврах том давлгааг мэдрэх боломжтой. Яг энэ видеон дээр харагдаж байгаа хэсэг бол цунами хэрхэн үүсдэг вэ? Давлгаа хойноос яаж төрж орж ирдэг бэ? Яаж үүсдэг? Ямар хурдцтай явагддаг те? Яагаад ирэг дээр очиод өндөр болдог гэх мэтийг одоо мэдрэх боломжтой хэсэг бол байгаа бол за мөн газар хөдлөлтийн хэсэг бас байгаа. Энэ хэсэг нь болохоор жижиг байшин дээр тавцан одоо хэрхэн яаж чирж гин газар хөдлөлтөнд барилга яаж нурдгийг одоо харуулах гэх мэтчлэн хүмүүсийг одоо байгалийн гамшигыг ойлгуулах, аюулгүй байдлыг одоо хангах, за тэгээд хотын хамгаалтын системийг тайлбарлах гэх мэтчлэнгээр маш олон зүйлийг харах юм боломжтой, мэдрэх боломжтой юм хэсэг байсан. Яг энэ харагдаж байгаа хэсэг бол торнадо мэдрэх хэсэг харагдаж байна. За тэгээд торнадо гэж яг юу юм бэ? Яаж үүсдгийг, яагаад эргэлддгийг, ямар хурдтай, ямар хүчтэй байдгийг гэх мэтчлэн зүйлийг бол шинжлэх ухааны талаас нь тайлбарлан одоо үзэж харах боломжтой ийм хэсэг байна. Тэгээд том ийм шилэн цилиндр дотор бол эргэлддэг хиймэл торнадог бий болгоод тэгээд доор нь бол хүмүүс ингэж зураг авахуулаад бичлэг хийгээд ингээд явах боломжтой юм агаарын урсгал утаа ашиглаад жинхэнэ хар салхи шиг ингэж харагдуулж чаддаг ийм зүйл бол хийсэн байсан. Манай гэр бүл музей үзээд бүгд ядарлаа. Би ганцаараа ядраагүй байна. Сондор ядраагүй байна. Би тэгтээ өсөж байна. Өсөж гинэ. Чи Өсөж нүг үү? тий өсөж. Би нэг үсгүй байна. Энэ хоёр чинь жоох юм болохоор өсөж байгаа мó чаас. Жоо. За Чикаготын шинжлэх ухаан технологийн музейг үзэж дуусгалаа. Бас нэлээд том юм байна. Музейгээ үзэж дуусаад бидэд хамгийн түрүүнд гэртээгээ ойр газар хоол идэхээр шийдээд тэгээд үлссэн хүмүүс чинь маш их юм үзэж харсан улсууд чинь ходоодоо сайхан баярлуулах хэрэгтэй. За ингээ хоолоо идээд бид хэд сайхан Япон олонд орсон байгаа. Тэгээд хоол идчихэд үргэлжлүүлээд цаашаа яваад бидэд Чикагогийн 360 гээд өндөрт гарсан байгаа. Ингээд хамтдаа орцгоё.
За бид Чикагогийн 360 барилга дотор орж ирсэн байна. Энэхүү барилга бол Чикагогийн хамгийн алдартай тэнгэр багандсан барилгуудын нэг байна. За энэхүү барилга маань болохоор хазаадаг ийм шилэн тавцсан байдгаараа бол айгүй алдартай. Тэгээд энийг бол өмнө бол маш олон хүмүүсийн бичлэг дээрээс бол харж исэн. Тэгээд энэхүү шилэн хан нь бол тавцсан урагшаа хазаагаад яг хүмүүсийг нөгөө хотыг яг дээрээс нь ингэж унжуулж гэх юм уу харуулдгаараа их онцлогтой. Тэгээд 300 метрийн өндрөөс хотыг ингээд доош нь харна гэдэг бол бас үнэхээр аимшигтай мэдрэмж байх нь бол ойлгомжтой. Тэгээд ийм атл явдалтай туршилт хийсэн, өөрийгөө сорьсон ийм зүйлийг үзэх боломжтой ийм газар байна. За энэхүү барилга маань болохоор 1969 онд бол баригдсан байна. Тэгээд баригдсан үедээ бол дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг бол байсан. Тэгээд одоо бол мэдээж маш олон өндөр барилгууд бол сүндэрлж босч ирсэн. Чикагогийн архитектурын бэлэг тэмдэг болж явдаг. Тэгээд ер нь бол хүчтэй салхи, хар салхинд маш төсвөртэй ийм барилга юм байна. Тэгээд энэ дизайн нь бол Чикагогийн салхитай уур амьсгалд бол үнэхээр тохирсон дараа үеийн ийм маш өндөр стандарт бий болгосон барилгуудын нэг гэж хэлж болохоор юм байна. Бид эдийн өнөөдрийн аяллаа хамгийн сүүлийн очих газар бол Чикаго 360 барилга маань байлаа. Тэгээд өнөөдөр бид өөрсдийнхөө яг төлөвлөсөн очихыг, үзхийг, харахыг зорьсон бүх газруудаараа бол очиж чадлаа. Камерын дэлгүүр маань бол хаалттай байсан. Яг амардаг өдрөнд таарсан. За бусдаараа бол бүх одоо үзхийг харахыг зорж исэн газруудаараа бол очиж чадлаа. Тэгээд 360-т орж ирээд шөнийн Чикагог ингээд толдоод сууж ин гэдэг бол сайхан байлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё хот юм. Шүн одоо ямар ч хотын гэрэл асгаар бүх хот бол маш үзэсгэлэнтэй гоё харагддаг. Яг түүний адил Чикагоч гэсэн шөнийн Чикагог ингээд хараад суух бол үнэхээр гоё байлаа. Тэгээд ингээд үзээд хараад суухад бол нөгөө хүмүүс зориулсан сандалуудтай. Тэгээд тэр сандал дээрээ тухлаад, идээ дуугаад, амраад, шөнийг толдоод суух боломжтой ийм газрыг бүрдүүлж өгсөн бас авууштай, сайхан санагдчихлаа. За энэ барилгын хамгийн амар гэх юм уу, аюултай гэх юм уу, ийм хэсэг нь бол яг энэ хэсэг байсан. Тэгээд энэ бол бүр ингээд доошоо бүр хөвцдөг юм байлээ. Тэгээд надад бол би бол өндрөөс айдаг, экстрем тоглоомноос бас айдаг. Тийм болохоор би бол энд бол хизээд сууж чадахгүй юм байна гэдгээ бол ойлгосон. Тэгээд ямар ч байсан бидний хамгийн сүүлийн зогсоол бол Чикаго 360 барилга байлаа. За ингээд Америкт өнгөрөөсөн өдрүүд цувралын шин дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Хэдүүлээ дараагийн өдрийн шин бичлэгээрээ эргээд уулзъя. Тухлан үзсэнд маш их баярлалаа. Баяртай.